ажлын урам зориг өгөхөө сэтгэл зүйн эерэг таатай уур амьсгал бүрдүүлэх ач холбогдол бүхий хөгжөөнд дасгал хийлгэж цагдаагийн зөөврийн музейг дэлгэн сонирхуулж хэлтсийн гадна талбайд урлагийн хэсэгчилсэн тоглолтод зохион байгуулсан юм а. Тоглолтын үеэр сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн зүгээс гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэх санаачлагтай үр дүнтэй хамтран ажилладаг сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олонд мөн цагдаагийн ерөнхий газрын сүлд чуулгаас чуулгын ажилтан цагдаагийн дийслэгч наран заяа архивч цагдаагийн ахлагч зул цэцэг нарын гэр бүл тус хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дийслэгч төгөлдөр эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дийслэгч ганц тулга нарт амжилт хүсч чуулгын зүгээс талархал илэрхийлж дурсгалын зүйлийг гардууллаа. Сэтгэл болцоонд учрах Игшил яруу үдшийн төлөө Аллаг нүдэн сайхан бүсгүй Айцгүй алхах шөнийн төлөө Андра өгсөн цагдаа би Амьмадын сэдэн өмөр зүтгэе Эргэн таны цагдаа би Эцэг хүрэтэ хамгийн санаараа за ажилдаа дуртай байна. Энэ чанарын хэдэн танд байна? Олон чанар танд байна. Төдий чинээ танд ажилладаг. Энэ хүнд нэг ийм урмын үг хэлхийнсэн гэж бодож байгаа тэр албагч энэ таны хамт олонны дунд сууж байгаа ба. Тэгэхээр та хэн нэгнийг нь сонгоод тэр хүнд зориулж хэлхийг хүсэн талархлын үгээр бас урмын үгээр магтаалын үгээр хэлжээ гэж хүсэж байна. Нэг албагчийг та сонгоод ажилдаа маш их болж чаддаг сэтгэлтэй сайн залуу. ажилдаа маш их идэвхтэй ур чадвартай юм байна. Баярам юм. За үнэхээр сэтгэл өндөр байна. Урд нь ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Цагдаагийн байгууллагын аль пагч нар өдөр шөнөгүй нойр хоолгүй ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын төлөө цаг наргүй ажиллаж байгаа. Тэгээ нэг өдөр ч болсон ингээ аль пагч нарт маань сэтгэлийн дэм өгөөд урам хайрлаад ингээд ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа сүлж чуулгынхаа хамт олонд баярлж байна.
Сургууль сайхан нутаг минь би таньгаа Сургууль сайхан нутаг минь би таньгаа Өвдөр ус минь чимэрдээ Өгдөө нарыг зэрэглэн ягсаж өгцсөн албатай Өөрийгөө мартан өрөөдийг дээд хүнэн тангарагтай Аюул суран амиа өгсөн гааяатай Аавын хүү ээжийн охид Монгол цагдаа За өнөөдөр арга хэмжээ цагдаагийн албаагч цагдаагийн байгууллагын тэр тусмаа одоо ард иргэдийн төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй яваа энэ нэг талаараа бол одоо Монгол улс иргэд байгаа юм. Тэгээ иргэдийн төлөө ийм сайхан ажил хийж хагаад төлөөх баярлж байна. Тэгээд Сонгин хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хилцтэй ажил үйлсээ нэгт холбож үр дүнтэй хамтран ажилладаг Сонгин хайрхан дүүргийн прокурорын газрын албан хаагчдын ажлын байранд очиж талархлын тоглолт хийж ажлын амжилт хийх хүсч урам зоригтой ажиллахыг ерөөлөө. Эрсэн хацнаас мөншиж Ахадах бигтгэл тодорхыг Анзаарч хаансан прокурор хүндээ Төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналтын байгууллагуудын ажил үйлчлэгийг алдаршуулах зорилгоор ингээд байгууллагуудаа сонгож ажиллаж байгаа. Энэ арга хэмжээ. Тэгээ би болон одоо манай хамт олон прокурорынхаа байгууллагын ажил үйлчлэгийг алдаршуулъя гэсэн ийм хүсэлт гаргаад сүүлчүүлгийнхаа хамт олонтой танай байгууллагын гадаа энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Ингээд манай прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага хамтын ажиллагаа байнга одоо тасралтгүй зохион байгуулалт гэж явдаг. Цаашдаа ч гэсэн манай байгууллагуудын хамтын ажиллагаа улам мөрөгжин дэвшигдэнэ гэдэг итгэл төгс байна. Одоо хэр үр төлөвлөсөн байцаа ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангадаг ийм байгууллага ажилтнууд өнөөдөр бас бид гинт ажиллаа хийж явахт маань ийм одоо гинтийн бэлэг барьсан одоо цагдаагийн 1-р хилцийн хамт олон болон цагдаагийн сүлж болгохын хамт олонд баярлалаа гэдэг хэлье. Ингээд та бүхний цаашдын ажлууд одоо улам өндөр амжилтыг хүсэн өрөөё хамтдынхаа зүгээр. Та бүхэнд баярлалаа. Иргэдийнхээ амар амгалан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө өөртөө болоод гэр бүлдээ цаг заваа зориулж амжидгүй амьдралын сүүдэртэй сөрөг асуудалд сүү тусаахыг зорж яваа энэ их ажил ачааллыг нь ойлгож хүндэтгэж албан хаагчдын ажлын байр ар гертэн зорж очин хүндэтгэл үзүүлж талархал илэрхийлж алдаршуулан сурчилж байгаа нь албан хаагчдын сэтгэлд хүрсэн эргэн цагдаа хоёрыг ойртуулсан үр дүнтэй соён гэгэрүүлэх ажил болж байгааг албан хаагчдаас болон иргэдээс илэрхийлж байлаа. Шилдэг тэргүүний албан хаагчдыг алдаршуулах ажлын хүрээнд Ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлагч Бадарчин гэрт тэргүүний албан хаагч Сонгин хайрхан дүүргийн 4-р хорооны хэсгийн байцаагч цагдаагийн Ахмад Нямдорж шилдэг албан хаагч ахлах байцаагч цагдаагийн Ахмад Будзаа нарын ажлын байранд зочилж цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж чуулгын уран бүтээлчдийн хэсэгчлэн тоглолтоор мэнчилгээ дэвшүүлж эрүүл энх байхыг өрөөж амжилт хүссэн юм а. За юуны төрөнд ингээд сүлцүүлгийн хамт олон ингээд манай гэрт хүрэлцэн ирээд ажлын хамт олон хурж миний нөхрийн ажлыг үнэлээд те хурж ирж сайхан мориорын аялгаугаар гэрийн жавар үргээс нь маш их баяртай байна. Тэгээ цагдаагийн алба бол үнэхээр хүнд хэцүү алба. Тэгээд одоо эхнэрт нөхөртөөгөө анилаад одоо 12 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд тэгэл нөхрийнхээ арын албыг хаагаал тэгэл сайн гэрээ болох бол хичээгээл явж байна да. Мөн хилцийн тэргүүний ажилтан толгойдох цагдаагийн дэд хэсгийн эргүүлийн офицер цагдаагийн хошууч Оргил баярын хүү Дөлгөөний суралцдаг. Сонгин хайрхан дүүргийн 62 дугаар сургууль дээр очиж цагдаагийн шилдэг албан хаагчдын хүүхэд гэдэг утгаар Дөлгөөндөө баяр хүргэж аавынх нь ажил үйлсийг сурталчиж хэсэгчлсэн тоглолтоор мэнчилгээ дэвшүүлсэн Дөлгөөний сэтгэлийг ихэд хөдлөсөн юм а. Сонгин хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хилцээ хамт олноос ингээд дурсгалын зураг гаргаж байна.
Тантай үргэлж хамт өдрөлийн ажиллагааны хаалтын үйлчлэгийг хэлтсээр нь зохион байгуулснаар уг арга хэмжээ өндөрлсөн юм. Өдөрлөг нь албан хаагчдын албандаа зүтгэх урам зоригийг сэргээсэн, сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон юм.